За 13 руу бодлоо. 13. А-гийн 13. За АБ хотоос нэгэн зэрэг тогтолцсон өөдөөс гарсан тийм. Хоёр мотоциклтай хүн 4 цаг явсны дараа хоорондох зай 38 км болсон байна. Хэрвээ тэдгээрийн нэг нь хоёр хотын хоорондох зай 9 цаг, нөгөөх нь 11 цаг явдаг бол тэд гарснаас хойш хэдэн цагийн дараа уулзах байсан байна. Гарснаас хойш хэдэн цагийн дараа уулзах байсан. За энэ шударчтай тохиол бодчих. За нэгдүгээр мотоциклтай хүний хурдыг би x гэж. За хоёрдугаар мотоциклтай хүний хурдыг би y гэж. За хоёр хотын хоорондох зайг би S гэж үзэж. За энэ үрдэл бичнэ. За энэ хоёр хотын хоорондох зай S юм бол ийм x гэдэг бол нэгдүгээр мотоциклтай хүний хурд. Нэгдүгээр мотоциклтай хурд гэсэн. За хурд бол ийм бол замын хугацаанд байх хэрэгтэй. Тэгэхээр S замыг нэгдүгээр мотоциклтай хүний 9 цагт явдаг шнэ. Тэгэхээр энд бол x-ээс болно. А y-г болохоор S-ийг хуваах нь 11 болно. За нөгөөх нь энэ хоёр хотын хоорондох зайг 11 цагт болдог. За тус үрийг нь худыг бол. За тэрний дараа дахиад юм бол 4 цаг өөдөөс урталсан явж x-тэй нэмэх нь y-ийг хултаа ойрт гэсэн. 4 цагийн турш y замыг туулаад дээр нь дахиад 38 км замыг нэмэх юм бол хоорондох зай 38 км гэсэн. 38 км замыг туулах нэмэх юм бол S зам байна гэж. Хоёр хотын хоорондох зай. За одоо энэс би дээр талын x-ийн оронд энийг y-ийн оронд тавьчих. Тэгээд энэ хэсгийг бодох S гарч ирнэ. S-ийг олчоод дараа энэ 50 x-ийг бодох y болоод. Тэгээд бидний олох хэрэгтэй бол яг хөөхлөөр хэдэн цагийн дараа яг хөөхлөөр ийм болно шүү дээ. S-ийг хуваах x-тэй нэмэх нэг өөдөөс явах арт хурд. Тэгэд энэ ийм замын ийм хурдтай хоорондоо ортод хэдэн цаг туулах гэснийг олох гэж байна. За эндээс x-тэй нэг оронд b-ийг тавьчих л да. Тэгэхээр болохоор 4-ийг үржих 9-ний s-тэй нэмэх нь 11-ний s. За нэмэх нь 38 тэнцүү s. За ихний удаа ингэ бичиж. Одоо энэс s-ийг олно. S болгож энэ хэсгийг ихтгэл нас гарч ирэхээр юу болох вэ? За энэ ийм бол 99-ний 4-ийг үржих. За энэ 9-ийн дээр энэ 10-ийн дээр чинь 20 S байна. Нэмэх нь 38 тэнцүү S байна. За энэс 99-ний 80 учраас энд 99-ний 99 гэсэн үг. Тэгэхээр чинь яг үхээр 99-ний 19 S тэнцүү 38 гэдгээс эндээс S тэнцүү болсон. За S бол энэ 2-ыг үржих 99 энэ бол S. За тэгээд одоо бид нэс x хурд авч x бүр нэгдүгээр мотоциклтай хүний хурд бол 9. Энэ S-ийг тоолж энэ чинь 9-ээр 22 гэсэн. 22 км хурдтай. Хоёрдугаар мотоциклтай хүний y-ийг 9-2-18 км хурдтай. За одоо энэс бидний авах ёстой зүйл юу байх вэ? S зам чинь 2-ыг үржих нь S-ийг хуваах x-ийн нэг болно шүү дээ. За энэ бол 2-ыг үржих нь 99 хурахад амрах гэж байна. За тэгээд тэрийг x-тэй нэг тунхээр 22-ыг 18, 22 дээр 18 нэмэхээр 30 40 2 дугаар 20-ны 99 буюу за 4 бүхэл 20-ны 80 19 ийм цаг явж хоёр мотоциклтай хүмүүс хоорондоо уулзна. За тэгээд вариантын 13 дугаар бол 4 бүхэл 20-ны 19 гэснээр зөв хариулт нь D хариулт болж таарлаа. D хариулт нь болж таарлаа. За бодлого ингээд бодож дуслаа.